Намсрын банзрагчийн зохиол 40-од оны жавар 10 дугаар хэсэг. 5 цагийн ямдангийн дуунаар тарсан аж үйлдвэрийн комбинатын олон үйлдвэрийн ажилчид ажилчны клубт цуглав. Юун тухай ийм яаралтай хурал болох гэж байгаагийн учрыг хинч мэдсэнгүй. Бас юун хурал вэ? Ажлаас буунгуутал хурал гэд термийн илжиг шиг зүтгүүлэх нэ гэж нэг хүн өгөлсөөр хажууд нь суухад ханд гайхан харвал бадарч байлаа. Түүнийг ийхүү дургуйцсан үг хэлснийг сонссон хүмүүс зэвүүрхсэн янзтай харахад ханд төлөөнөөс нь зовж доошо харжээ. Хүмүүс шивэр авир хэлсэн байтал хурлын тэргүүлэгчдийн байранд комбинатын дарга өөр 3 хүн гарч ирээд суухад хүмүүс яриа хөөрөөгөө намсгав. Аж үйлдвэрийн комбинатын намын хорооны дарга хэмээх дунд зэргийн насны хүн босож хоолоо заснаа. Нөхөдөө тус аж үйлдвэрийн комбинатын бүх ажилчин, албан хаагчид ба захиргаа нам олон нийтийн байгууллагуудаас хүссний дагуу манай аж үйлдвэрийн комбинатыг бүгд найрамдах Монгол ард улсын шалгарсан баатар маршал Чойволсонгийн нэрээр нэрлэх тухай Монгол ардын хувьсгалт намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлаас энэ 9-р сарын 4-ний өдрийн 45 дугаар тогтоол гарсан байна гэхэд хуралд ирсэн хүмүүс нийцгэнтэл алга ташиж баяр хүргэв. Манай комбинатыг ардын хувьсгалын нам засгийг үүсгэн байгуулагчийн нэг их жанжин Сүхбаатарын дотны нөхөр улсын шалгарсан баатар маршал Чойволсонгийн нэрээр нэрлэх болсонд ажилчин бид туйлын их баяртай байна. Бид энэхүү баярт мөчийг тохиолдуулан маршал Чойволсонгийн хөдөлмөрийн баатарлаг туршлагаар өөрийн үйлдвэрийг цаашид хөгжүүлэх зориг ирмэлцлэл дүүрэн байна гэж намын хорооны дарга цааш нь үргэлжлүүлэн ярьлаа. Ажилчин олноо нь төлөөлж 3-4 хүн үг хэллээ. Насан багшигаа эндэр рүү явж байхад ханд түүнийг юу гэж ярих болоо гэж сонирхон харлаа. Амьдралын сайхан замд хөдлөн оруулсан энэ настай авгааг ханд үргэлж хүндлэн биширч явдаг билээ. 100 улсын наадмаар байгуулсан тэргүүний хүн гэдэг самбарт багш нь тавигдсныг ханд Норжмаа хоёр их л сонирхсон бөгөөд зургийн өмнө удтал зогсож амьдрал ажлын туршлагын тухай бичсэн зүйлийг дахин уншиж байсан юм. Насан авгаа цех бүхэл үйлдвэрийн хэмжээгээр нэрд гарсан сайн ажилчин бөгөөд хэд хэдэн хүнийг цэм нэхэд сургасан ажилчин олондоо нэр хүндтэй бөгөөд түүний үгийг хөгшин залуугүй хүндлэн дагна. Болж өтөхгүй юм хийвэл хэнийг ч загнаж зэмлэнэ. Насан эндэр дээр гараад уужим танхимд багтаж чадан суугаа олон хүнийг хоромхон зур харснаа. Өнөөдөр ажилчин бидэнд гайхамшигтай сайхан уучрал тохиолдож байна. 7 жилийн тэртээ энэ газар манай үйлдвэрийн яндан анх удаа хөнгөнөн дуугарч Монгол оронд аж үйлдвэр цэцгэлэн хөгжихийн бэлэгдэл болж ажилчин маныгаа их үйлсэд урайлан дуудаж байсныг санаж байна. Тэр үед анхны ажилчин бид шин техник машин эзэмшин хүн ардын хэрэгцээт зүйл үйлдвэрлэх гэж зөвлөлтийн нөхдөр заалган ажиллаж эхэлсэнсэн. Түүнээс хойш 7 жил өнгөрсөн гэхэд манай комбинат асар их хөгжиж олон залуу шинэ ажилчинтай боллоо гэж ярихад ханд өндөлцөн тэр залуу ажилчдын нэг нь би шүү дээ гэж баярлан бодов. Манай комбинатыг маршалын нэрээр нэрлэх болсон нь ажилчин биднийг шинэ их ажилд урайлан дуудсан урай дуудлага боллоо. Бид ажил хөдөлмөрийн фронт дээр сахилга батыг чанд сайн сахиж, ажлын цагийг алт мэтээр хайрлан ашиглаж, үйлдвэрийн ажлыг одоогийн нэгэн хэвийн байдлаас өөрчлөн дээшлүүлж, хөмбөр 100%, түүнээс илүү хувиар биелүүлэн ажиллах хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллахаа нам засагтаа илэрхийлэхийг хүсэж байна. Би 2 өдөр 3 өдрийн ажил хийх үүрэг авлаа. Нөхдөө одоо нийтийн дайсны эсрэг цус асгаруулсан ширүүн тулалдаан болж зөвлөлтийн баатар ард түмэн их нутгаа авран хамгаалах ширүүн тэмцэл хийж байна. Германы фашистууд зөвлөлт гүрний зүрх болсон Москвад дөхөж Ленинград хотын босгонд тулж очиод байна. Ажилчин бид ийм хүнд үед амралтын өдөр болон бусад өдөр илүү цагаар ажиллаж
Тэр ажилласан цагийнхаа хөлс цалин зөвлөлтийн баатар улаан цэрэгт туслах саналыг гаргаж байна гэж насан хэлэхэд хүмүүс түүний үгийг дэмжиж байгаагаа илэрхийлэн удтал алга ташлаа. Улс хурлаас маршал Чойвалсанд Роберт явуулах санал байна гэж намын хорон дарга хэлээд уул Робертаа айжвхан уншив. Ажилчдын хурал тарж ханд гэр өдөө явхад Баатарч хойноос нь гүйцэж ирээд "Ханинда явъя, би хот орно" гэхээр ханд юмч хэлсэнгүй түүнтэй зэрэгцээд алхав. Баатарч дуугүйхэн явж байснаа. "Одоо ч манайхан ганц хинхэглэж гарна үсттэй. 100-аас илүү хувь хийн гинү? Бас амралтын өдөрч ажиллах болж байх шивтэй. Чиний насан багш 2 өдөр 3 өдрийн ажил хийн гэв. Мөн ч хинхэг авгаа шүү. Биднийг өөр шигэн ажилуулах гэж махалж гарна да" гэв. Ханд ийм сонсоод баахан зэвүүрхэж "Хүн сайн ажил нь их юм хийн гэхэд чи төлөөнөөс нь айц сандарч байна гэж юу?" гэвэл Баатарч нэмсэглэн "Айх ч юу байх вэ? Ер нь энэ үйлдвэрийн ажил хүнд хэцүү юм а. Ийм хүнд хүчээр ажлыг удаахан шиг хийвэл бийгүй болж мэднэ. Чам шиг сайхан бүсгүйд бүрч таарч тохирохгүй. Хэдэн жил өнгөрөхөд наад нарийнхан хуруучин мониж гэгээн тунгалаг царай чинь харлаж хамаагүй эрт хөгшрөн. Залуу бед нэг насаараа энэ ажлыг хийхгүй. Эртхэн шиг гарахыг бод" гэлээ. Ханд хэсэг зур дуугүй явж байснаа. "Чи ингэж боддөг юм би? Би бол нэг насаараа энэ үйлдвэрт ажиллана гэж боддөг юм шүү" гэв. Баатарч их л бодол болсон царайтай газар ширтээ явснаа. "Хүн хүний бодол өөр юм да" гэхэд ханд түүний үгийг өлгөн авч "Нэрээ тийм байх шүү. Харин чи яах гэж үйлдвэрт орсон юм? Чам шиг сайхан эр, үс зунгаг, өнөр танарт холилдож байх нь эвгүй биш үү?" гэхэд Баатарч түүний яжсан үгэнд хариулсангүй. Хариулах энэ ч аргагүй байлаа. Баатарч бол уулаас нийслэл хотод төрж өссөн хотын унган хүн ажээ. Эцэг нь хизээний нэртэй панцчин бэлээ. Түүнийг 8-ны арга ухаанд бүрэн боловсрсан гэхэд болно. Баатарч эцгийнхээ овжин зал хожихын арга ухааныг багч гисэн өвлөн авчээ. Гэхдээ эцэг шигээ дандаа хожид суртлаа өдий байлаа. Харин эцгийнхээ хурааж цуглуулсан хөрөнгөөр баахан туйлж эрх дураараа өсчээ. Эцэг нь түүнийг өөрийнхөө замаар хөтлөхийг оролдсон боловч 8-нд нэг л од муутай голцуул алдна. Эцэг нь түүнийг 8 хийн гэдэг алдахын нэр биш, хожихын төлөө байдгийг гүйцэд ухаараагүй байж мэднэ гэж бодож байсан удаа бий. Гэтэл хүн нас ахих тусам эцгийнхээ үгийг төдийл ойшоохгүй, өөрийнхөө дураар загнах болсон тул түүнийг яавч өөр шигээ аз хиймэртэй сайн 8-аачин болж чадахгүй гэдгийг мэдээд 8-ны ажилд төдийл оролцуулахгүй болжээ. Тэгтэл хүн 18 нас хүрч эр цэргийн албанд нас бие тэнцжээ. Цаг төр тайван биш, Японы цэрэг байн хил хязгаар руу цөмрөн орж зэвсэг талдлага хийх болсныг овжин эцэг нь бусдаас түрүүн шахан мэдэж байсан учраас хүүгээ цэрэгт явуулахгүй байх арга хайж явсаар аж үйлдвэрийн комбинатын ажилчдыг тэр бүр цэрэгт татахгүй байгааг мэдээд халахын голын дайны өмнөх жил хүүгээ үйлдвэрийн ажилчин болгожээ. Энэ явдлыг эцэг хүү хоёроос өөр хинчүүл мэднэ. Эцэг нь бас комбинатын удирдах зарим дарга нартай гайгүй сайн танилцж хүүгээ цэрэгт явуулахгүй байх аргыг яг так хийж амжсандаа санаа амар байх болжээ. Үйлдвэрийн ажилчдаас цэрэгт тоотой цонхонийг явуулна. Баатарч тэр хуярт нь ордгүй байв. Тийм болохоор хэдийгээр үйлдвэрт ажиллах нэн дургүй байсан ч тэсч ядан өдөр шөнийг өнгөрөөсөөр өдий хүрчээ. Энэ бодол саналаа юу боллоо гэж хандад хэлэх билээ. Баатарч үйлдвэрт орсон өдрөөсөө эхлэн гуав цэглэнт Норжмагийн хойноос үхэн хатан хөөцөлдөж байвч хурц хорон өвгтэй тэр бүсгүй заримдаа их л сайн юм шиг байхаар нь машид баярлан. Ойртон халдах гэхээр тас шавхуурдан огт хавтуулдгууд нь их л гомдон түүнд санаархан хамаг цагаа барахаа болиё гэж бодовч маргааш нь Норжмагийн сайхан царай тас инээх адтай инээдийг сонсоод өөрийн ирэхгүй дэнгийн ирвэхэ адил гуай хүүхнийг даган эргэлдэнэ. Норжмаг өөртөө татах гэж мөнгө төгрөгч үл хайрлана. Энэ хооронд
Түүнд сайн хүн болох гэж олон ч удаа кино шиний билет авч хамт үзэж, хоолны газар үнэтэй хоол авч, өөрийгөө сайн сайхан баян тархан гэдгээ мэдүүлэх хэмээн нийслэл хотын ганган харчуулын өмсдөг зүүдэг бүхнийг хэрэглэж байгаа ч гэсэн Норжмаагаас ганц ч удаа хайрын сайхан үг сонсоогүй юм. Ханд бол царай зүсээр Норжмаагаас юр тутгааргүй сайхан бүсгүй тул бас түүнд шохоорхон санаархавч, түүнийг нөхөртэй гэдгийг мэдэж урам хугарсан боловч нөхрийн хажуугаар сэмхэн оролдон байж түүний сэтгэлд өчөөхөн ч гэсэн байр олж авахыг ирмэлзэн заримдаа ийхүү үерхэн цуг явахыг хүснэ. Ханд замдаа түүнтэй олон юм ярьсангүй явсаар гэрийнхэн ойролцоо ирлээ. Батарч гэрийг нь мэдэх тул ингэж явж байгаад хар хүнтэй дайралдаж мэднэ гэж санаад баруун тийшээ эргэв. Намрын налгар талд алтан шаргал тариа халиуран хонгортно. Их талын энгээр хонгортон шаргалдах тэр их тариаг нэг захаас нь хэдийн хадаж эхэлжээ. Жаргалантын сангийн аж ахуйгаас төмс байцаа ачиж ирэхээр нийслэл хотоос гарсан 15 машинтай нэгэн цувааныхан тэрхүү тариан талбайгаас зайруулсан будаа ачиж өтрөмдөр төрөөч нэрж тариагаан буулгаж байтал баазын дарга базар хөнгөн тэргээр давхин ирлээ. Ирмэгцээ хамгийн түрэн уулзсан дамдын жолоочд хам гуураа гарган түүнийг заамдан аваад "Хэн та нарыг тариа зөө гэсэн юм?" гэж хашгирав. Дамдын дарга тинхүү уур унтуутай байсанд баахан сүрдэж "Би яаж мэдх юм? Хэд хоног тариа будаа ачиж өтрөмд буулга гэсэн" гэвэл базар түүний заамыг тавьж "Наад тариагаа бошоохон буулгаж орхиод төмөс байцаа ачаад миний хойноос марш" гэж хашгирав. Базар яагаад инхүү уурлан аж ахуй дээр давхин ирэв гэвэл энэ цувааныхан хотын идэж тэжээлийн трестийн харьяа гуанзнуудын хэрэгцээт ногоог ачиж ирэхээр явсан бөгөөд ирэх хугацаанаас даруй 5 хоног өнгөрч хотын хоолны газар дэлгүүрүүд ногоогоор тасарч базрыг барьж итгэхэд хүрчээ. Тэгтэл цувааныхан орлогч даргад оржийн шийдвэрээр хэд хоног тариа будаа зөөж байгаажээ. Сангийн аж ахуйн дарга цайруулсан тариагаа зөөж барахгүй байна. Хэд хоног тариа зөөлгөж өгөөс гэж доржоос гуйсан ажээ. Энэ үед базар эзгүй байсан бөгөөд хотын хоолны газарт ногоо тийм яаралтай хэрэг болж байгааг дорж сайн мэдээгүй байсан учраас аж ахуйн даргын гуйснаар зөвшөөрсөн ажээ. Үүнээс болж хоёр дарга чи бидээ хүртэл хэрэлдэж дайны талбарт мөр зэрэгсэн тулдаж явсан нөхдийн түнжин хагарч дураараа дүргсэн орлогч одоохон халж айл гэж яаманд бичиг явуулаад өөрөө цувааныхаа хойноос ирэхдээ хамгийн түрэн уураа дамтанд гаргасан нь бас учиртай. Базар анхнаасаа дамтанд төдгөө байдаг бөгөөд түүнийг доржид хов жив зөөдөг байх гэж боддог байжээ. Дорж хүчлэн байж дамтанд шин тэрэг өгснөөс хойш ийхүү бодох болсон юм. Дамтан дарга ийхүү төрөмгөө загнаж ингэр заамыг нь урах төгсөнд зэвүүцэн "Та чинь байдлаа зодох нь уу?" гэж хэгжүүхэн хэлбэл базрын нүд улаанаар эргэлдэн "Чаам шиг муу гөөлгийн нармайг нээсэн ч яадаг юм? Энэ гараараа муу сайн японочдыг бишгүй дэлсэж байсан юм. Бас маршалтай мэндэлсэн гавьяатай гараараа чамайг дэлсэхэд буян болно" гэж чанхан хэлээд тойрч бүтсэн жолооч нараа ууртаа харан "Миний тушаалыг сонссон бол алхаад марш" гэж зандрав. "Гэхдээ дарга маань бид дураараа тариа зөөгөөгүй юм шүү. Дорж даргын тушаалаараа" гэж цувааны ахлагч уурлах гэтэл "Би мэдэж байна. Тэр дорж чи юу юм? Миний тушаалгүй хинч дураараа дөргиж болохгүй. Одоохон ногоо руу явцгаа" гэж хашгиран хэлээд машиндаа суун ногооны тасг руу явахдаа "Миний хойноос" гэж хороо зэрэг командлан давшилтанд орж буй мэт сүртэй нарахгүй тушаа. Өтрөмд тариагаан буулгаж дууссан хэдэн тэрэг ууртаа даргийнхаа хойноос яаран сандран хөдлөхөд тариагаан буулгаж амжаагүй байсан нь их л айцхан дутуу хагас буулгаад явах гэж байхад "Гүй та нар чинь дахиж тариа зөөхгүй мүү?" гэж өтрмийн эрхлэгч хашгирав. "Манай даргын сая тушаасныг сонсоо бидтэй" гэж нэг жолооч хариу хашгираад хаац нэмлээ. Базар ногоон талбайд уул хад шиг овоолсон төмс байцааны дэргэд ирээд машинаас бууж харвал цувааных нь уван цуван ирж явсантай санаа амран халааснасаа тамхи гарган асааж шуналтай нарахгүй хэд сорхтоо. Тэр муу доржоос болж сайдад ганц сайн загнууллаа. Дарж байхгүй бол дураараа аашлах гэд байх нь чамайг тэгж дураар нь тавихгүй дээ. Миний явуулсан бичгийг сайд үзээд түүнээс халгаж өгөх байгаа. Арай чи яарчих вэ? Хэрв дорж халагдах юм бол
Би ямар нүрээрээ тэднийхээр очиж Цэрмаатай уулзаж байх вэ? Цэрмаа янзын хүүхэн байна шүү. 2 жил гуйж говшиж байхад нэг ч нааштай хариу өгөхгүй юм. Эргэлзээд л байх шиг. Бас энэ мууд орж хажуунаас нь нэлдвэр ятгаад байдаг байх. Их нэртэй юм байж арай санаархдгийн биш байгаа. Ер нь хүчтэйхэн нэг л хатуутай хөөцөлдөхгүй бол тэр хүүхнийг алдаж мэднэ. Би их номхон даруй зан гаргаж гуйж говшаад байгаа юм. Тэр чинь ань нөхрөөс хагацаад 2 жил боллоо. Энэ хооронд эр хүнд ойртож хавтаагүй болохоор бүр ааш нь өөр болж. Тэгэхээр ямар нэгэн аргаар хавтвал дур хүсэлтэн болоод аянтаа миний аяыг дагна. Хүүхнүүд ер нь шуутхан халдаж хавтахгүй бол маяглаад байдгийн. Өөрт нь орж амьдын жаргал идлээд ирэхээр хамаг юм мартаж орхино. Одоо буцаж очиод ширүүхэн үзье гэж бодохоос зүрх нь огшиж нүүр нь халуу эргэв. Жолооч нарч ирлээ. Базар ногооны тосгийн хитэн хүнтэй хамжин байж 15 тэргэндээ дүүр ногоо очиад үчийн бүрээгээр хотын зүг хөдөллөө. Суваа дуулж бай. Замдаа нэг чимээнүүд саатаж болохгүй. Орондын цагаа сайн барьж жигд хурдтай явцгаа гэж тушаахтаа сэтгэл нь ихэд хөөрч. Хэрвээ цэргийн дарга байсан болов суман юм уу хороогоо ингэж командлаад тулалтаанд орно тоо гэж хоромхон зур бодлоо. Нэлээд яваад эргэж харвал 10 хэдэн тэргэн гэрлээ асаашгсан цовролдон айсвэ. Эднийг шахаж шаардахгүй бол хөдлөхгүй улс шүү. Намайг түрүүлээд явчихвал замдаа хончч мэднэ гэд санаад. Цуваанаас түрүүлж болохгүй. Ямар нэгэн шалтгаанаар саатаж мэднэ. Хойноос нь дагаж яв гэж жолоочтой хэлбэл жолооч нь машина замын хажууд гаргав. Цувааныхан гүйцэж ирээд саатаж зогсон ч үгүй. Хажуугаар нь хөнгөн өнгөрлөө. Базар тэднийг тоолж 15 болгоод санаа намарч тоос нь нилээд холдсон хойно явахыг жолоочтон тушааж суудлаа налан нүдэ анж зөөрмөлхийг оролдов. Бадарч ойртож ирээд нийгэм хэлэх шиг болж аман ангалзан хөдөлсөн боловч хан нэхэх машины нүргийн дундаас түүний юу хийснийг сонссонгүй өөдөөс нь харвал Бадарч хошуугаа чихэнд нь ойртуулан ганц бүтэн сайн өдөр чамруулахгүй зовоох нь байна да гэж чангахан хэлчихэд цаашаа эргэв. Ханд түүний хойноос харснаа хачин хүн шүү. Ажил хийхээс өстэй толгой нь харцаадаг баха. Тэгээд намайг өөрийнхөө адил ажил дургу болгох гэж иймэрхүү үг зохиулгадгийн болов гэж бодоод цэмбэ өргөлжлүүлэн нэхлээ. Комбинатын хэд хэдэн үйлдвэрийн ажилчид энэ 9 сарын 28-ны амралтын өдөр ажил хийж түүнийхээ хөлсийг байлдаж байгаа зөвлөлтийн улаан цэрэгт туслах санал гаргасан ажээ. Комбинатынхны энэ саналыг хот хөдөөгийн олон үйлдвэр албан газар ажилчин албан хаагчид халуунаар дэмжсэн юм. Ханд ирээлжлэн хөврөх утас бүрийг ажин хурдан шалмаг ажиллах юмсан гэсэн ганцхан зүйл бодож байхад нь сая Бадарчин хэлсэн үг тун чивгүй санагдаж урам хугарав. Тэр холын холд Оросын олон мянган хөвгүүд заналт дайсантай ам хайргүй тулдаж байгааг Бадарч мэдэхгүй байгаа биш шүү дээ. Манай энд л амгалан байвал боллоо гэж боддгийн болов. Хаанаас та тэр дайныс өдөр монголчууд бидэнд тусаж байна. Нуур амгалан бол нугас амар гэж үг байдаг. Дэлхий дахнаараа инх амгалан байвал юутай сайхан. Зөвлөлт улс дайсантай тулж байгаа нэг ёсонд Монгол биднийг хамгаалж байгаа хэрэг. Энэ дайнч сүрхийн унжирсан улам хатуу ширүүн болж байх шивдээ. Германы цэрэг зөвлөлтийн нутаг руу бүрч хоморголон дайрч их газар нутаг эзлэн авч байгаа тухай сонин хэвлэлд бичээд л байна. Ленинград хот руу улайран дайрч Москвад төхөөд байгаа юм бай. Ухарсаар багад манад ойртоод ирэх юм биш байгаа. Тэгвэл ч энэ хорвоо сонин үзээ. Хүн төрлөختөнд гай гамшиг учруулсан өхөрийн хар аюулыг зайлуулах гэж бид хэр чадлаараа хичээж байна. Миний нэхэж байгаа энэ цэмб цэрэг ирийн дулаан хувцс болж дайсны сум нэвтлэн дийлэмгүй ич шидтэй болвол мөн сайхнаа. Монгол хоньны ноосоор нэгсэн цэмбийн шинэлийг сум цоолж чаддгүй юм гээд шуугуулбал мөн сони юм болно тоо
Сум нэвтлэхгүй байх нь ч миний зүүн бэлэг юм. Харин аривхан шиг хийх юмсан. Одоо өвлийн хүйтэн ойртож байна. Дулаахан бүх хувцас цэрэг эрсдэх хэрэгтэй. Өнөөдөр манай цехийнхэн хурал хийж хүмбэр улаан цэрэгт хувийн бэлэг явуулах болсон. Орой хараад хэдэн бэлээ өмд цамц ойн байгаа гэж ханд бодлоо. Нэхэх машинууд зогсоо зайгүй хуржигнэлтэн ажилчид гар хүмхэлгүй ажиллана. Энэ цехийн цаад цехид голдуу эрэгтэйчүүд эсгий гутал хийн. Тэнд Бадарч Мягмар хоёр ажиллах боловч зав зайгаар бол нэхэгч хүүхнүүд рүү гүйдэг байжээ. Цэмний фабрикийнхэн цэмб нэхэх, эсгий гутал хийх зэрэг 3 гол зүйл хийхээс гадна эрэх, зулах, хатаах зэрэг олон дамжлагад 3 ээлжээр ажиллана. Комбинатын ажилчид байц хийгээд хурал хийж амралтын өдөр ээлжийнхэн амралтаар ажиллах, мөн илүү цагаар ажиллаж зөвлөлтийн улаан цэрэгт тэрхүү ажилсан цагийнхаа хөлсөөр туслах гэсэн хөдөлгөөн өрнүүлж байгаа учраас улсын баярын дараахнаас эхлэн тоотойхон амарчээ. Гэвч түүнд хинч гомдол гаргасангүй. Харин Бадарч хаяа дургуйцсан ажилтай байдгийг. Амралтын өдөр сайн дураараа ажиллаж байгаа хүмүүс өдөр завсарласан ч үгүй ажилласаар оройн 5 цаг болгов. Ханд нэгсэн цэмбэ хэмжиж үзвэл ерийн өдрийнхөөс 10 м илүү нэгсэн байлаа. Үйлдвэр даяар өрнөсөн 100-аас илүү хувьтанд өнөөдрийн инхүү орсондоо их л баярлан нөхтөж харав. Үерхдэг бүсгүй норж маань 15 м цэмб илүү нэгсэн байлаа. Хоёр бүсгүй хийсэн ажилдаа баярлан гадаа гарахад тэднийг анаж байсан мэт нөгөө цехээс Бадарч Мягмарыгаан дагуулan хурч ирэв. За бүгдээрээ голын цэнгэлдэх орох уу? Тэнд өнөөдөр биеийн тамирын тэмцээн болж кино гарч бүжиг эргэж байгаа гэж Бадарч хэлв. Болох уу та? Өнөөдөр амар мар байна гэж аманцар норжмаа яаран хэлээд явах гэтэл Бадарч урдуур нь хөндөсөж 100-аас илүү хувьтан болох гэж байж ядарч орхиовыз. Хөгшин чинь ядаргааг нь гаргаад үгүй гэж өдгөл норжмаа ширмэн харснаа. Чам шиг бухан бярав юу боллоо гэж дагаж ажил алдах юм. Чи өнөөдөр юу ч хийгээгүй болоод би ямар сэтгэл төвшин яваа биз гэд хандыг сугдан явхад хоёр залуу бараатсгийн явж байснаа хоцров. Норжмаа эргэн харснаа. Хамдаа энэ Бадарч наадмаас хойш бүр салхаа байла. Чамд ч бас санаатай байх. Олигтой хүн биш шүү. Сайхан үг бэлэнцэл мөнгөнд хууртваа гэвэл хандын сэтгэл зовнон юу боллоо гэж түүний аяар байх вэ гэлээ. Харин тэр Мягмар бол хорхоо торгүй номоо амтэн Бадарч л түүнийг уруу татаад байдаг юм гэж норжмаа хэлээд алхаагаан түргэсгэв. Хашааны хаалгыг хүн балбаад байхаар нь Цэрмаа аргагүйдэн бослоо. Шөнө болсон хойно хэн ирдэг вүлээ? Их л хэрэгтэй хүн байж таарна. Имлгээс дуудлага ирсэн байж мэднэ гэж бодсоор гэрээс түргэн гарч хашааны хаалганы дэргэд очиод хэн бэ гэвэл Цэрмаа юу? Би Базар байна. Хаалгаа тайлаарай. Чамтай уулзах хэрэг байна гэхээр Цэрмаагийн бие зарсхийн хойшохров. Чи сэтгэл зовлтгүй. Би ороод л гарна. Маргааш хөдөө явах боллоо. Ярих юм ч байна. Уулзаад гарыг гэж бодсон юм гэж гуйсан янзтай хэлэхээр нь эргэлцсэн боловч муухай ажиллахыг хүссэнгүй хаалганыхаа онцыг мултлаа. Базар ухсгийн орж ирээд ямар харанхуй шөнөв. Айгуу бол цас орхон гэснэ гэр өдөн шуудхан алхав. Дорж хөдөө явсан ханд шөнийн ээлжтэй өглөөнөөс нааш ирэхгүй гэдгийг Базар сайн мэдэж байлаа. Цэрмаагийн аав ээж хоёр өөртөө сайн байдгийг шантахгүй тул ийхүү зориглон эрэхтэй гагцхүү хаалгаан тайлж өгөхгүй л яана гэж сэтгэлэн зовж байжээ. Базар гертэн төрүүлэн ороод харвал ашгүй хүүн алга байв. Бодвол хөгшин их эцэгтэйгээ байгаа бизээ. Базар тухлан сууж халааснаас гой хатуу хайрцагтай тамхи гарган нэгийг авч имрэн асааснаа. Чи тамхи татах уу гэвэл Цэрмаа толгоос өгсрөв. Базар тамхиа баагуулан дайн дажин сунжирч бидний ажил гэж барагдхаа байлаа. Ойрдоо танахаар ирж амтсангүй шүү. Би маргааш хөдөө явна. Тэгээд чамтай уулзъё гэж ямар сайн да шөнө орой болсон хойно ирж сандрахж байх вэ? Ар хангаар явна. Дайлимда хөдөө гэрээрээ орох санаа байна. Чамааг махшуул цагаан идэ захих болов уу гэж ирлээ л дээ. Цэрмаа өөдөөс нь зэрвсгэн харж хүн тос уулыг гэж сайн санаж байхад юуны туханд хөрөлгүй муухай хаашилж цэхэлцээд байлтай юм биш гэж бодоод
Анхандаа юунд хаалгаа тайлбдаа гэж гэмшиж байснаа болов. Цэрмаа 2 жилийн турш Базраас хайрын үг бишгүй сонсож, заримдаа энэ хүнийг мөрөөдөн хөсөж явдгаан санаж өөрөөсөө ичих шиг болов. Би ер нь нэг насаараа ганцаараа явахгүй бизээ. Энэ хүний аяыг дагвал хөө бит хоёр сайн сайхан амьдрах л байх. Дорч их дургүйцдэг юмсан. Яатгийн болтоо. Аав ээж хоёр энэ хүнтэй ханилыг ихэд дуртай зөвшөөрнө. Ханд маань яарсны хэрэггүй гэдгсэн гэж бодож суутал Базар сандлаа ойртуулан дөхөөд Цэрмаа минь намайгаа бодооч те. Би энэ хорвог чамгүй барах аргагүй боллоо. Чин үннээсээ чамд дурлаж өдрийн ботол шөнийн зүүд минь чи болжээ. Яс чормыг сахиж чамд ойртож болохгүй гэж өөртөө 1000 түмэн удаа тушаасан ч дурлсан сэтгэлэн дийлэхгүй. Миний амьдралын гэрэл татан болсон чамаагаан бодохдоо зэрэг энэ хорвоо босод юм цөмөрөө мартагдаж харамхой дундаас ганцхан чимэн гэрэлтэн байдаг юм шүү. Чамайг би сайн ойлгож байна. Чиний зовлон хагцал гунгийг би хинээс ч илүү мэднэ. Хатаж харалсан зүрхийг чинь баяр жаргалаар дэвтэх эртний хувь зохиол надад ноогдсон шиг байна. Үрд чинь төрснөөс ч дутхгүй сайн эцэг болж чамда насан үрдийн үнэн ч хань болж чадна гэдгээ бор зүрхээрээ андгалъя. Анхны хайр гэдэг сэвтэж болшгүй үнтэй нандин зүйл гэдгийг би сайн мэднэ. Чамайг намайг үрд орхисон тэр сайн хүний дурсгалыг хэзээч мартахгүй ариун нар хүндлэн яв. Чамд үнэнч хөөдөө халамж хайртай байж сайн хүн болгож чадвал бэргшрүүн дайн дунсан сайн нөхөр эрлэхийг даргадан өргөсөн цэрэг ир миний тангараг биелэх нь тэр ингээд сүрс алдлаа. Цэрмаа түргэн цохилох зүрхээ чагнан Базрын сайхан үгэн дуурин золтойл уулчихсангүй доошо тонгой. Нэрэл тиймтэй би нэг насаар ганцаар байж энэ хорвоогоос хальж отсон нөхөртөө үнэн чи журмыг бат сахина гэж бодож байсан нь амьдралын ээдрэтэ нух чата замд таарч тохирохгүй юм байна. Чулуу хичнээн хатууч гэсэн голын урсгалд он жилээр долоогдож элж мүл идэх шиг хүний цовлон яваантаа намдаж баг болсоор элж хордог бололтой. Олон юм бодож өөрийгөө ч энэ хүнийг ч цаваагаад юухийн. Энэ хүнтэй ханилаад хочим хойноо боротвол өөртөө л гомдохоос биш. Хүн болж тоост хорвоод мөрөө гарган амьдрахта дандаа зовж шаналж насыг барна гэдэг үнэхээр хэцүү юм. Эр хүний нөмөр нойлог заавалчгүй хэрэгтэй юм байна гэж бодоод чимээгүйхэн суугаад байв. Базар дахин санаа алдаад эртний буян өрөөлөөр бид хоёр уучирсан бицээ гэснэ. Үсийг нь аяархан илэхэд Цэрмаа яасан ч үгүй. Тэгэхэр нэхэд зориглон байж хацарт нь хацраа наавал бас хөдөлсөнгүй. Базрын зүрх эмнэг мор булгих адил тонгочин оволзож олон хоног сар хүсэн хүлээж байсан төвчээр тэсвэр нь нэгэнт алдран хүүхний хүзүүтэн тэрч аваад нүүр ам аль дайралтсан газар ухаангүй ховдглон өнсөв. Цэрмаа түүнийг ийхүү шоног зан гаргасанд баахан эвгүүрхэн нойтон хошуугийн нүүрнээсээ зайлуулан "Та чи яаж вэ? Одоо боллоо. Цааш нь хэрэггүй" гэж чичирхийлэн шивгэнвэл Базар энэ сайхан мөчийг алдаж тунч болохгүй гэж улам лавшруулан тэрснэ. Орон дээр нь даран очоход Цэрмаа сая л түүний яах гэж байгаагийн учрыг мэдэж саяхан бодож байсан сайхан бодол нь цочсон шувуу дэрхийн нисэн одох мэт алга болж харин зэвүүцэл хорслон буцлан байдаг тэнхэгээрээ тийчлэн нүр амыг нь чадлаараа самардав. Базрын нүр халуун өргөн нойтын мурсгаар жаахан хүнд ирэв. Цэрмаа гэдэс рүү нь хэд хүчтэй өшгөлөн босон харааснаа "Чи ийм балмад төрөнгийн амтан байсан юм би. Даанч мэдсэнгүй. Отохон зайл" гэж чангахан хэлснэ. Ухсхийн тавир дээрээс том заазуур шүүрэн авч улаан галзуу юм шиг дайрлаа. Базар заазууртаа гараас натган авч "Цэрмаа өршөө намаага би барьж дийлсэнгүй эвгүй юм болчихлоо. Чамд хүнэн хайртай болоод л" гэж өглөн дуулав. Цэрмаагийн хөөхөн ялдамнууд хизээж тийм догшин хилэнтэй байхыг үзээгүй тул их л сүрдэж байсан ч
Арай л заазурахгүй биз гэж бодоод хөлдөн сөхрөн сууж булчингаас нь тэрвэрэн намайг яасан ч чиний дор алсан ч гомдохгүй. Чиний ариун гарт өчүүхэн амиан өгөхөд бэлэн байна гэд уйлгэнэ. Цэрмаа хөлөө сууг татан авч одоо явахгүй бол гэд заазуран далайлаа. Базар унаж тусан гэрийн босгод авахад Цэрмаа хойноос нь өвдтөл өшгөлөн дахиж манай босхыг алхаад үзээрэй гэж занав. Базар дахин хөлдөн сөхрөн миний түмэн буруу дахиад ийм муухай зан гаргахгүй гэж өглөв. Цэрмаа өшрөхсөндөө уйлах төхөн заазураа нуруунд нь хавирах мэт наас цааш нийлснэ. Ганц би эмхтэй хүнийг ир чадaltaа эрдэн эздэйлэх гэж харанхуй шин эрэхтэй сэтгэл чинь зовхгүй байгаа юм бицтэй. Тийм хайр сэтгэл гэж байдгийм. Дахиж миний нүдэнд битгий үзэг дээрээ чамайг хараад нүд минь хорсож байна гэж санав. Базар одоо хичнээн аргадаад гуйгаад нэмэргүй гэдгээ мэдэж шалвхан босоод хашааны хаалга руу хурдан алхаж байтал Цэрмаа хойноос нь ирж чи намайг зөвхөн эмхтэй хүн ирчүүлийн хүслийг хангаж байдаг амтэн гэж бодож явдаг юм бол тэр хүслийг ханга. Намайг ойлуулан байж сайн нөхрийн минь дурсгалыг доромжлон байж хэрэлэлтэй гэж ширүүхэн хилээд гараас нь шүүрэн авч гэр өдөн чирлээ. Базрын эмэг сонсоод туйлгүй сандарч бас аав ээж нь сонсчихвээ гэхээс ухаан алдах төхөн хаанаас та намайг яасан хатуу үгээр хатгах нь гэж шивнэн хилээд гэдийж цахлав. Цэрмаа гарыг нь тавьчихад нүрээ даран уйлж байгаа бололтой чимээгүй болсноо гэр рүүгэн гүйчихв. Базар хойноос нь орж аргадахыг ботсон боловч улам уурлуулж мэднэ гэж ухаарч шалвхан явлаа. Цэрмаа түүний хөлийн чимээг чагнан хашааны хаалганы хонх дуугарахаар бошуухан гарч хаалгаан төгжихтэй. Базрын түрэмгийн авирсныг бодох тусам гол харлан гомдож түүнийг ийм авир гаргана гэж саналгүй хаалгаа тайлж өгсөндөө гимшиж ямар хүн болохыг нэгэнт мэдсэн болохоор одоо түүнийг бодож явдгаа бүрмөсөн болий гэж эрс шийдэв. Хэрэг Базар өөрийнхөө бодлын зөвд итгэж Цэрмаад шуудхан халдаж эрхэндээ оруулахыг бодолгүй ив зүгээр ярилцсан бол Цэрмаа түүний аяыг дагах байлаа. Базар хэд хоногийн өмнө жаргалантын сангийн аж ахуйд очиж ногоо ачсан цуваг авчрахтаа Цэрмааг эрхэндээ ийм аргаар оруулж авна гэж шийдснээ хийх гэж оролдоод тэр нь ямар ч ашиг олоогүй дээр Цэрмааг бүрмөсөн өөрөөсөө холдууллаа гэдгээ нэг хэсэгтээ мэдэхгүй явсан билээ. Харин Цэрмаад бол Базарт хандаж байсан хамаг сайхан бодол итгэлээ энэ шөнө нэгэнт хийсгэж түүнийг үзэн ядах болсон билээ. 10 дугаар хэсэг төгсөв.